Хятадын шилдэг өгүүлбэрүүд. Зохиолч Хуан Юмэ. Аавын тал. Аав минь 1949 онд төрсөн болохоор би бүгд найрамд хятад ард улстай нас чадсан хүн гэж багталтайгаар ярьдаг байж билээ. Ингэж ярихын сонсоог ууджээ. Аав тэтгэврт гартлаа тээврийн жолооч хийсэн юм. Тэр үед жолооч гэдэг хамгийн хүндтэй ажил бөгөөд хүнсний дэлгүүрийн худалдагч нэхэмлийн үйлдвэрийн ажилчин 3-ыг 3 эрдэнэ гэдэг байлаа. Аав эд мандаж явсан үеэ ярихдаа би бүр Тэнгэрийн замаар явж байсан айхоо хөхнөр төвдийн өндөрлгийг химэн аялна. Яг хэдэн онд Тэнгэрийн замаар явсныг мэдэхгүй. Тэнгэрийн зам ямар байсан бэ гэж асуухаар хариу хэлэхгүй, зүгээр л айхоо гэд аялж гарна. Тэнгэрийн зам түүний сэтгэлд эц төгсгөлгүй харгуугаар хурдлан давхиж, тойлонд хүн харагдах завдалгүй хэжин давхиж байгаагаар буудаг үзээ. Цонхоо буулгасан цээж нүцгэн тээврийн жолооч нар барагшин замаар чиргүүл чирэн урагшлахдаа мориндөө тос хөлс нэвтсэн альчуур тохож, цонхоороо нулиман эрээц хэргүй юм хажигчж явна. Аав минь тэдэнтэй адилгүй. Ямар ч холын замд явсан цэвэр цэмцгэр хувцлаж, цамцныхаа захыг шалчилахгүй гэхдээ энгэрийн 2 дахь товчоо ёрос сул тавихгүй. Тэлээгээ бүслэхийдээ яг тааруулж зөөх бөгөөд хичнээн удаа суусан ч суллахгүй. 90-ад оны ихээр өсний гээл модонд ороход аав үргэлж гээл авч явдаг. Өсөнд салхинд хэвээ алддаггүй байлаа. Аавыг хүмүүс хормын машины жолооч, чиргүүлийн хормын цаваа гэж шоолно. Машиных нь бүхээгт жижиг жааз өлгөөтэй байсныг санаж байна. Жаазанд сахиус, маа даргын зургийн айл нь ч биш, харин 80-аад онд авахулсан өөрийнх нь уран сайхны зураг байлаа. Уран сайханч гэжтэй хар цагаан зурагт өнгө оруулж, хөмсөг оруулын тодруулан цамцныхын захыг цэнхрээр будсан төдий. Жолоо мушгиж явахдаа түүнийгээ харж юу ч юм бэ бодоод царайд нь жаацтай зураг шиг мөшөөл тодорч сэтгэл ханамжтай явна. Аав тэгж их давхихгүй. Яаж ч хурдлаа гэд тэртээ хүүлсийг гүйцэхгүй. Нэг харахад байсан үйл адсанж байгаад харахад хэлбэр нь өөрчлөгдчихнэ. Яарч яах вэ гэн. Замд явахдаа өдөр хоногийг мдээгүй юм шиг гэртээ ирэх болгондоо цаглбар хараад толгоогоо илэн гайхаж энэ сар ингээд өнгөрчлөө гэж юу гэн. Үүний учрыг хожим физикийн хичээлээс олж мэдсэн юм. Аав явж өдөр хоногч явна. Замд яваа аавын хувьд цаг хугацаа зогсно. Ах бид хоёрыг харж гэр сахих ээж бас манай хөрш. Хэвлэх үйлдвэрийн ажилтан Вангвайн 5 ам бүлийн амьдралаар жишээлэхэд цаг хугацаа харьцангуй хөдөлгөөнд оршиж хурдан хэрнээ урт удаан санагдана. Ээж үргэлж зовниж аавын чин замд юу тохиолдож байгааг мэдэхгүй юм да гэн. Тэгэхэд гар утас байгаагүй. Аав замдаа ямар нэг шатхуун түгээх газраас гэрийн утас руу залгаж мэнд яваагаа дуулгана. Заримдаа үүрээр, заримдаа шүн ярина. Аавыг замдаа хүнтэй таарчихвэ гэж ээж хамгаас илүү шаналдаг байсныг би хожим ойлгож үлээ. Бодоод үзтээ. Аав замд гарахын өмнө цэвэр цэмцгэр хувцлаж, машинаач гялцдал арчих нь болзоонд явах гэж буй мэд. Ээжийн хардхан ч оргүй юм бишээ. Үннийг хэлбэл 40 хүрсэн жилээ аав түүний машин 2 замаасаа гажсан удаатай. Үүнийг нугаач яах вэ? Аавын энэ паянг манай гудамжныхан мартдаггүй юм. Цастай шөнө дуг нойрондоо дугжирч байсан хүмүүс сунжирсан урт сигналын дуугаар цочин сэрж билээ. Солиотой хүн хашгичж байгаа ч юм шиг, аваарын дохиоч юм шиг тэр дунд нэг биш хүн орноосоо суг усран босож зойрлогоо орох шахсан гэх яриа бий. Нэг ачааны машин манай гудамд ирж байрны өмнөх талбай дээр зогсон холын гэрлийн асаан орилж байсан аж. Тэнгэрээс урьж буулгасан юм шиг орох цасны ширхэг чижигнэж унаж байв. Хаанаас ирсэн нь үл мэдэх тэр амьтныг хараад хинч харааж зүрхэлсэнгүй. Шархандаа шаналн архирчвэ зэрлэг араатныг харж байгаа юм шиг цонхоор ширтэн дуу шуугүй зогсож байлаа. Машин хэр удаан орилсныг бүү мэд. Гэнэт нам болж гэрлийн унтраачихав.
Яг тэр мөчөд хүмүүс аавын машин ирж зогссоныг мэдсэн юм. Хоёр машин дуу шуугүй хамраа нийлүүлэн зогсжээ. Аав машинаа асааж санаа алдах мэт хаазлаад урагш турж нөгөөх нь түрэгдэн ухарсаар гудамжны үзүүрт хурч тойрог зам дээр буцаж иргээд хоошоо гарсан замаар давхин оджээ. Аав чараас нь дагаж алсын гэрлээрээ өмнөх замыг гээгүүлсээр тэд төв замд орсон гэдэг. Гэрэлд орсон цас газар унаж хөлдөгтөө гэгээгээ барин үлджээ. Хоёр машины мөр нэг салж нэг нийлнэ. Ээж гэрэлтэн үзэгдэх тод мөрүүд дээгүүр туучин удтал нааш цааш хойхов. Үүр цайхын алдад аав алсын тээвэрт явсан мэт харж ирлээ. Усанд орж үсээ толид самнаад орондоо ороод унтчихав. Тэр орилоо машин дахиж үүгээр үзэгдсэнгүй. Гэрэл нь даанч хурц байсан учраас бүхээг доторх Сичуан нэмийг харж чадсангүй гэж хүмүүс харамсангүй ярина. Ээж Сичуан нэм тийм сайхан юм уу гэж ааваас үргэлж асууна. Аав үүнд нь хариулж байсангүй. Түүний хувьд энэ асуултыг замд таарсан бул хар чулуу аятай жолоогоо мушгин тойроод гарчихна. Шин нийгмийн хүн байж яаж ийм гудаггүй юм хийдэг байна гэж ээж шазуур зун яншин. За өнгөрсөн явдал. Аль хэдийн 15 оны цаана үлдсэн өнгөрсөн юм гэж аав аргадна. Бидний хэнэнж Сичуан нэмийг хараагүй. Тэр бол аавын алсын амраг билээ. Ээж ч гэсэн амрагтай. Тэр нь үргэлж алсад байдаг. Аав холын тээвэрт явж 7, 8, 10 хоногоор эзгөө байхад ээж маань аавын хуучин саарл ноосон хөрмийг дэрэн дээрээ тавиад ханцуйнд нь гараа шургуулна. Ээж ингэж аавын тээвэрт гараас нь барьж унтна. Харин аавыг харж ирэхээр нөгөө холын амраг нь алга болчихно. Савл хийвэл гомдлож, бэтгэртэл сансан сэтгэл нь ормөргүй арилдаг байлаа. Хоолны дараа даалгавраа хий гэж биднийг хөөж явуулаад ширээн дээр үлдсэн хоосон аяг тавг сав суулганд уураа гарган аавыг зэмлэнэ. Гэр бүлээ хайхрахгүй ганцаараа гадуур жарган надаар гэр сахиулж хүүхд харуулж байна гэж гомдлно. Аавч орхиод явчихгүй ээжийн дэргэд хар цагаан дуугүй суугаад тамхи асаана. Тэгснээ чүдэнзний модны түлэгдсэн хэсгийг хуруугаараа нэдрэн зүлгэж шүдээ чигчлэнэ. Ээжийн яншааг хэнгэрэг сонорын чичлэнэ. Өгийн аав шүдэнд орсон махтай гацууг нулимж орхино. Заримдаа аав бол чулууг тойрохгүй зогсно. Чи намайг гадуур ганцаараа жаргаж яваа гэж бодоо юу? Би ямар ядардгүй хүн үү? Чи бодоод үзтээ. Ээж дуугүй болж өрн зөөлрсөн ч уг нь хатуу хിവэр. Гэлээч гисэн би чамаас илүү ядарч байна. Ажилдаа явна, хөөхтүүдээ асарч гэрт орж им гадаагарч эр болж явна. Чи чаах гэдэс цадвал гэрээрээ цадна гихчээр явж байна. Би ямар ганцаараа хүн үү? Миний ард том чиргүүл байгаа юм биш үү? Ээж аавыг зөвхөн жолооны ард цугаагаар л бодож хүн тачаатаа чиргүүлийг мартаж орхижээ. Ээж дууга хураана. Аав босож ээжийн мөрийг алгадан зөөлөн дуугаар би ганцаараа биш шүү дээ. Би трактор чирч яваа гэвэл ээж бүрч дууга хураан уужирна. Аавын үгээр бол ээж тракторын бүхээг, ах зүүн талын, би баруун талын дуугүй нэж. Ах бид хоёрын өсвөр наснд аав үргэлж эзгүй, эцэг эхийн хуралд ганц жирж ямар ч дэвтэр дээр минь гарын үсгээ зурж байсангүй. Гэвч бидний хүслийг биелүүлэхийн төлөө том золиос гаргаж билээ. Тэгэхэд ах 8 би 6 дугаар ангид сурч байсан юм. Аавын авчирч өгсөн нутаг нутгийн бэлгийн утнаас хичээл дээр заалгасан газрын нэрийг харах нь бидэнд сонирн биш болж явсан газрынхын тухай яриулах гэж шална. Би өдөржин машины бүхээгт газарч гიშгэхгүй явдаг. Энэ газруудын ихэнхийг зөвхөн толинд харна. Та нар мэдэн дээ. Голын толинд юмс вангван хөөрөгдөг цаасан шувуу шиг тэртээ хол толб төдийл харагдаж шүү дээ гэнэ. Тийм дээ. Хөрш вангвай үйлдвэрийнхээ хаягдал цаасаар элдв янзын шувуу урлаж амралтын өдөр бүр 3 хүүхдэд дагуулan татмал голын эрэгт очиж цаасан шувуу хөөргөхт нь бэдэж дагалддаг юм. Голын хөвөө эл хөл задгаа салхитай учраас цаасан шувуу савл хийвэл уцаа таслан цэгийн төдий болтол жилиж одно.
Аавын замдаа үдсэн газрууд тийм жаахан цэг юм бол юу ч гэж ярих вүлээ. Гэвч бид үүнээс бол шалхаа болсонгүй. Машины налан аавын явж өнгөрсөн Жан Жижие, Гүйлин, Нанжины хөхмөрний их гүүр, цагаан хэрмийн сайхан жавай бомб зэрэг үзэсгэлэнт газруудыг мэдрэх гэж дугуйных нь хээг хэлнэ. Тэгээд бүхээгт нь орж энэ жижигхэн хотоос өөр хаашаа ч хамаагүй авч яваач гэж шална. Аав хизээч зөвшөөрч байгаагүй юм. Авт тээврийн бааз хатуу дүрмтэй. Хүүхэд битгийхэл ээж ч гэсэн аавын машинд сууж хотоос гарч байсангүй. Ганц удаа фермд очиж мөөг авсан нь хамгийн хол явсан аялалж. Ээж аавыгаа битгий зовоо. Аав чинь ажилгүй болчихвол тракторч хэрэггүй болно. Тэгвэл 2 муу дугуйг салгаад зарчихын шүү гэнэ. Ингээд аавын машинд орж хамт явна гэж шалхаа болов. Нэг үдэш хоолны дараа аав өрөөнөөсөө хідэн гэрэл зураг гаргаж бидэнд өгөв. Аавын замдаа дарсан зургууд аж. Баазын үйлдвэрч нэвлийн даргаыг царайчлан аппаратын зээлж авчээ. Дандаа замын самбарын зураг байлаа. Хуайжи, Байша, Лэцун, Лиян гэд мэдэхгүй газраас гадна бидний сайн мэдих Гүйлин, Чанша, Үүчан бурхан минь бас холон уул байлаа. Аха хүлэг мороор холон уулын амыг гэтэлж харийн цэргийг хаар цохиод эзлэгцэн нутгаа эгнэгт буцаан авч эзэн хааныхаа мэдлд өргөн барьмой хэмээн цээжилсэн шүлгээ урсгав. Аав ахыг бахархан харахад би ч тэр бүхэндээ атаархлаа. Ээж бидэнтэй нийлж зураг дээрх газрын нэрийг уншина. Ниншагийн ард түмэн таныг урьж байна гэсэн самбарыг хараад ихэд баярлан "Оо, эн чинь Нинша байна шүү дээ" гэж дууалдлаа. Сургуульд нэг ширээнд цуудаг байсан охин нь жилийн дараа ээж аавыгаа даган Нинша руу явж Сибирь руу явсан хүн шиг таг чиг болж гэнэ. Тиймээс ээжид Нинша гэдэг үг дотн санагдаж нэг ширээнийхээ хүүхдтэй уулзсан юм шиг баярлав. Хожим би ахын уншсан шүлгийг номноос олж үзээд гонсоож билээ. Зураг дээрх холон уул шүлгийн холон уул биш аж. Гэхдээ үүнийг хинч мэдээгүй. Холон уулаар явсан аавч мэдээгүй юм. Тэгэхээр аавыг тэнд очиж үзсэнд тооцох уу? Яваандаа бид замын самбарт сэтгэл ханахаа болж байгаль орчны зураг авахыг шаардсан аавч аргагүй эрхэнд замдаа таарсан байгалийн зураг дардаг боллоо. Хачин дүрстэй хадан цохоо, жигдрэн ургасан модод голын тохой, уулсын цаагуур унаж буй нар. Аав зураг авахдаа тааруу. Хамгийн гоё хэсгийг оруулахгүй. Гэхдээ түүнийг яриагаараа нөхөж зургаа харж байгаад нүдэнд үзэгдтэл ярина. Эрх бүрдээ зураг нэмж авчирсаар зураг улам гоё, аавч зам зур үзэж харсандаа татагддаг боллоо. Бид дэрэгдэн суугаад очсон газар болгоноор нь явж харсан бүхнийг хардаг болсон учраас аав маань алсын нэг цэг төдий санагдхаа болж билээ. Тээвэрт яваа аавдаа санаа тавьж замаар өнгөрөх машин болгоныг харан энэ удаа ямар зурагтай ирэх болоо хэмээн санааширдаг болов. Цаг хугацаа эмгэн хумс шиг удаан боллоо. Нэг удаа аав хачин оруу царайтай ирээд өг дуугүй ус залгилж суув. Хэрэг бичсэнийг ойлгоод бид зураг үзээч гисэнгүй. Ээж шаналж зогсож болохгүй шүү дээ. Ахиж битгий зогсоорой хэмээн өглөнө. Аав толгойгоо унжуулан үгийн давтаж "Тийм ээ. Зогсох ёсгүй байсан юм. Одоо зогсохгүй" гэнэ. Гүйжвөө мужид уул хидсэн замаар явж байтал бороо орж хоёр уулыг дамнаж татсан солонго цаглбарын зураг шиг үзэгджээ. Солон гарилах вий гэхдээ яаран машинаа зогсоож замын хажууд гарч зураг авч байж. Замын эргэлтээр машинаа зогсоосон болохоор өөдөөс нь ирж явсан ачааны машин зогсож амжилгүй мөргсөн машин нонхолдож аавын ачаа хаваар нэг таржээ. Аз болоход хүний амьс үйдэж бэртсэнгүй. Баазаас аав цахилгын шийтгэл оноож хохирлын барагдуулах шийдвэр гаргалаа. Аавч дахиж зураг дарсангүй. Газрын зураг шиг бүтээлүүдийн бие номын хавчуурга болгож билээ. Аав энэ маягаар трактораа чирсээр 21-р зуунтай залгав. Азаар бид хоёр гайгүй сурч ах байгалийн шинжлэх ухааны том их сургууль төгсөөд үнэт цаасны компанид ажилд орлоо. Ах
Ээж тантай адилхан жолоо мушигдаг болсон. Ганц мушигтал 100 саятай тэнцэх хэмжээний мөнгө эргэлдүүлнэ гэнэ. Мань хүн салбартаа алдаршин бэлтээж болж аавд татмал голын эрэгт байшин авч өгөв. Би нийгмийн ухааны чиглэлээр их сургууль төгсөөд сонинд ажилд орлоо. Айхавтар баян биш ч гэсэн аминдаа зөв амьдралтай. Анхны машина авдаг өдөр би өвгөн жолоочийг урьж хажуудаа суулгав. Тэр үед аав тэтгэврт гарчихсан гэртээ сууж байсан учраас цаг хугацааны харьцангуй хөдөлгөөнийг илүү тод мэдэрч өдөр хоног ачаагаа буулгасан машин шиг хурдан явж байна гэх боллоо. Бид хотоос гарч шин тавьсан хурдны замд орлоо. Аав ихэндээ төгссөн янзтай тавгуурхэж хаац торомсоо андуурах вэ гэсэн аятай хөлөөс минь нүц халгасангүй. Хэсэг яваад сэтгэл нь амарч чиний машин барих арга барил түүнийх шиг юм аа гэв. Би гайхснаа Сичуаны имийг ярьж буйг нь ойлголоо. Тэр чам шиг эгнээс сүлжиж явна. Дагаж явхад машиныхаа бөхсийг хаялан донжтой харагдана. Анх таарад машиныг ингэж барьж болохгүй аюултай шүү гэж шүүмжлэхээр түүнийг дагсан юм. Гүйцэж төрүүлэхдээ машины минь хамрыг золтой шүрэгчгсэнгүй. Би араас нь ихэд гүйцсэнгүй. Миний урд бөхсөө хаялан гунхалзаад гээд аав залжин инэв. Эмэгтэйг дурсан уу? Машиных нь бөхсийг дурсан уу? Бүү мэд. Аав уурандаа түүнийг нэхэж тэр чаавыг хол хаяж чадлагүй явсаар л байж. Дараа нь замын буудалд хурч тэд амархаар буужээ. Тэр хөөцөлтөөнөөс болж танил болсон юм шиг цуг хоолсон гин. Аав түүнийг архиар дайлж их л баяртай ууцхан араагаа сольж хурдаа авах мэт араас нь хундаг оргисоор зорьсон үйл рүүгээ хар ирчээрээ давхисан гэдэг. Аав түүнд сэтгэлтэй байсан болов уу гэж би боддгийм. Тэр цастай үдэш аавыг мушгиж манай гудамжин дээрээд галзуурс юм шиг сигналдах нь цасан дунд эрхэлж байгаа эмэгчин барс шиг л байсан гэж ээж ярьдаг байв. Чамайг байгаа цагт дахиж түүнтэй уулзахгүй гэж аав ээж дамалжээ. Ээж маань өөд болсон ч аав түүнтэй холбогдоогүй юм. Түүхийг ухрах хараанд хийх хэрэггүй гин. Аав насаараа жолоо мушгиж өөр ямар ч дур сонирхол гээх юм үгүй. Ээжээс хойш өдөл наснда ганцаараа байлаа. Ямар нэг юм оролд гэж ятгаад нэмэр болсонгүй. Нэг үе зураг авах дуртай байсныг бодоод ах зургийн аппарат авч өглөө. Аав татмал голын эргээр алхаж холыг ойртуулан огторгүйн цагаан үүлийг алган дээрээ тавьж цэцгийн дэлбэний хээг татан буулгаж явсаар хагасчил бололгүй. Нүдээр харах, дурангаар харах яг адилхан юм байна гэд шүүгэндээ хийж орхив. 60 хүрсэн жилээ нурууны үе сууж мөгөөр сурган мэдрэлэн дарагдсны улмаас чих шөөгөж хөлн бадайран олон жил жолоо бумшигсны гор гарав. Ухарч алхах нуруунд сайн өвчин намдаана гэж эмч зөвлөжээ. Аав энэ дасгалд дурлж үргэлж ухарч алхдаг боллоо. Нударгаа зангидан жолоо мушгиж угаа аятай гараа хаялж хөлөө ялимгүй нуглан ухарч алхана. Алхахдаа ардаа байгаа мод чулуу, шон, зөрж өнгөрөх хүнийг шүргэлгүй хажуудаа талтай ардаа камертай юм шиг сурмгай алхан анхаараарай ухарч байна хэмээн үглэнэ. Аав гараа барайгаа тогтоож өдөр бүр хорооллынхан үүднээс гол даган ухарч гүүрэн доогоор буцаж иргэнэ. Зүүн тийш урсаж буй голыг өдөрт 2 удаа өгсөж уруудна. Эм ууж байгаа мэт хатуу дэглэмтэй. Гараа барайтай дасгал нь ажил хийж асан үеийн санагдуулж алхахгүй өнжүүл тавгүйддэг боллоо. Аав ухарч алхахдаа улам сурамгай болж шогшиж яваа хүмүүсийг гүйцэж төрүүлээд өмнөөс нь харж зарим руу нүд ирмээд хол хаяна. Нэг удаа гараа хаялж яваад нэг хүний нурууг цогчихжээ. Тэр хүн амандаа хараал хилээд муухай харахад аав гүйцэж төрүүлээд ухарч алхангаа уучлал гуйв. Ухрангаа бөхөлзөж буйн өнөө хүнд инээдтэй санагдан Чарли Чаплиныг харсан аятай уур нь инээд болон хувирч цуг яваа эмэгтэйтэйгээ аавыг шоолж гин. Аавын нүдэнд тэд жижигэрсээр хоёр жаахан толб төдий болжээ. Голын толинд юмс жижигхэн толб болж харагддаг нь ийм учиртай байж сая л ойлголоо гэж билээ.
Намрын нэг орой аав ухарч явсаар гүүрэн доогуур эргэхдээ осол хийжээ. Нуруугаараа хүчтэй мөргөн хөл алдан бүдэрч тоормзны хүчээр уналгүй тогтлоо. Гэтэл хүй гэхэж ингэнсэн дуу гарав. Аав ослын газрыг үзвэл өнөө хэмхтэй эргэж хараад шалтгааныг ойлгож инээжээ. Тэр ч аавтай адилхан ухарч яваад мөргөлдсөн юм санж. Тэд харилцсан уучлал гуйж хэн хэнийгээ буруутгасангүй. Аав жаа хадагтай хоёр зам чөлөөлж татмал голын эрэгт бандан сандал дээр суун жолоо барих туршлагаа солилцож хууч хөөрчээ. Үүнээс хойш тэд үргэлж тэндээ уулзан зэрэгцэн ухарч жаа хадагтай аавыг дөрөө харшуулагч гэж дуудах болов. Аав бидэнд үүнийг хэлэхэд жаа хадагтайг хижээл насны жаатай аавгаа юм гэж бодож билээ. Аав ганцаарддаг байсан тул найзтай болсонд нь би л баяртай байлаа. Жаа хадагтайтай танилцснаасаа хойш амьдрал нь утга учиртай, үд шиг удирдлага биш жаа хадагтай гарыг барьж өнгөрүүлдэг болов. Татмал голын гүүрэн дор болор ордон химэх бүжгийн клуб нээгдэж хөгшчүүлийн цугладаг газар болжээ. Өдөр нь голыг өгсөж уруудан дасгал хийж оройн болор ордонд бүжиглэнэ. Жаа хадагтай аавыг дагуулж болор ордонд очих дуртай. Аав ихэндээ доргүй байлаа. Насаараа бүжиглэж үзээгөө түүнд дамдраадраа цоошин ертөнц юм. Хөл нэвлэхгүй гаранч бүсгүй хүний гар нуруунд хурч ядна. Жаа хадагтай зүүн баруун тийшээ дамдраадраа хэмээн заана. Бүжиглэх амархан шүү дээ. Ердөө дамдраадраа гэд аавыг хөтлөн олны дундуур сүлжин одно. Жаа хадагтай сэтгэл татан бүжгэлдэг шүү гэж аав хэлж билээ. Жаа хадагтай хэлснээр тэр 56-тай. Хүү охин хоёр нь хол газар амьдардаг, өөрөө ханхай гэр сахиж амьдардаг аж. Харин өвгнийхөө тухай ярихдаа нэг л гомдолтой байдаг гин. Анхандаа аав нөхрийнхэн тухай нэг их асууж шалгаадгүй байжээ. Жаа хадагтай тэр хоёр ердөөл дөрөө харшуулагч. Нуруу биеэр нь тэврэн дамдраадраа гэж угаанч дөрөө харшуулагчийн нөхөрлөл төдий юм гэж боддог байлаа. Жаа хадагтай нөхрийнхэн тухай их ярина. Олон жил зовоосон архаг өвчин шиг гэж үргэлж гомдлно. Жаа хадагтай өгөнтэйгээ амьдардагүйч албан ёсоор салах шалтак олохгүй байсныг яваандаа ойлгожээ. Үүнийг мэдээд аавын сэтгэлд булхар чулуу тайгалж орхилоо. Жаа хадагтайтай танилцаж нөхөрлөхдөө түүнийг өрөвддөг байснаа яваандаа сэтгэл алдарч эхлэв. Аав нэг ороо жаа хадагтайтай болор ордонд болцож 10 юаны 2 тасалбар авч түүнтэй дамдраадраа гэжээ. Тэр үдэш аав өөртөө итгэлтэй сурмгай бүжгэлж гин. Болор ордны бүжигчид дундаа хамгийн ануухан царайлаг нь аав. Шингэрсэн үсээ гэлдэж толийтл самнжээ. Гүзээгүй бүжиглэхдээ хүзүүгээ дэндүү сунгадагч заалны гэрэлд усандаа яваа загас шиг жаа хадагтай аавд минь лусын дагин шиг санагдана. Хэдэн бүжгийн дараа тэд амарч дугуй ширээний ард сууж цайлав. Болор ордны дээвэр гүүрний ном тул хөгжим завсарлах үеэр гүүрэн дээгүүр өнгөрөх машины дуу сонсдож дугуйн аясаар гүүр үл мэдэх чичирнэ. Анил танил чичигнэн дунд салаад надтай амьдарчих гэж аав огцом хаазалжээ. Хилж дуусвуугүй юу дээгүүр нь хүнд даацын машин хөнгөнөн өнгөрч өөрийн дараа давах шиг болжээ. Жаа хадагтай хариу хэлсэнгүй босод зогсоод эхэмсгээр бүжигт уржээ. Бүжиж эхлэхдээ жаа хадагтай аавыг ичингүйр нь алж хөгжмийн аясаар гонхов. Тэд болор ордны бүрэнхий танхимд хос жараахан аятай нааш цааш баяр хөөртэй сүлжилдсээр. Жаа хадагтай 5-3 өнжөөд аавын дэрж хондог боллоо. Аав эхлээд жаахан эвгүүцэж байсан ч болгож хэлж чадсангүй. Жаа хадагтайгаар их бахархаж эрхээр нь жаргалтай байдагч бас ялимгүй түгшин. Нүднээс далд ээрэн болж амьдрах нь нүгэлтэй юм шиг санагдаж хизээ нэг өдөр хүүгваа яриад биднийг алж орхих үү гэнэ. Хэдийгээр хүүгвайн барааг хараагүй хаан суудгийг мэдэхгүй ч жаа хадагтай дандаа ярьдаг тул үргэлж таардаг хөрш шиг санагдана. Жаа хадагтай аавын санаачрлыг нэг хайхрахгүй. Тэрчдээ би султай нударгаач чан гатгаж чадахгүй хүнээс айж юу хин?
Тэгээгт ч бид цуг амьдрахаа болсон. Цагаан сараар хөөхтүүд ирэхээр хөзрөө дэлгэж хоёр тийш болно. Аавын санаа амрахгүй болохоор жаав хадагтай. Өө чи ийм өгшөрмөл бодолтой байж болохгүй шүү дээ. Бид чинь шин эртний хүмүүс гэнэ. Чухам тэгэхэд аав өөрийгөө 1949 онд төрсөн бүгд найрамд хятад ард улстай нас чацуу гэдгээ дахин ухаарсан гэдэг. Энэ бүхнээс жаав хадагтай нээлттэй уужуу цаг үетэйгээ хөл нийлүүлсэн хүн шиг санагдлаа. Гэхдээ бидэнтэй танилцах асуудалд жаахан хуучимсах хандаж цаг боломж бүрдээгүй байна. Гэр бүлийнхэнтэй ч уулзчих бол нэг гэр бүл боллоо л гэсэн үг. Одоохондоо бид нэг гэр бүлийн хүмүүс биш гэжээ. Аав түүний үгийг бидэнд дуулгаж, бид түүнийг дэврүүн сэтгэлтэйж, хэрсүү ухаантай, айлгэр авч явж чадах арчаатай хүн гэж үнэлв. Аав өтөл насандаа ийм дөрөв харшуулагчтай байгаад бид гомдлгүй байлаа. Тэр жилийн цагаан сар ёр бусын боллоо. Үргэлж ажил гэж явдаг ах залгаж хоёулаа цагаан сараар харихад шин ээжтэй болчихсон байх юм биш үз гэлээ. Надтай адилхан хямарч байсан аж. Би ээжигээ аавын носон хантаа зэгдэрлээд унддаг байсан хөрш вангуан амьдралаар цаг хугацааг төсөөлж явсан эмэгтэйг илүү их боддог болов. Ээж минь эрчтэй хөгжиж буй шин нэрнийг үзэж жаргах хувьгүй байж. Барь богс хийлгүй ажиллаж асан тэр он жилүүддээ шингэж үлдсэн хуучин трактор юм уу да? Сар шинэ болгонд урдийн явдлыг дурсан мэлмэр үлдэх болов. Аав жаа хадагтайтай нийлснээр бид аавынх руу үргэлж гүгээд байх шаардлагагүй болсон гэж өөрийгөө тайтгаруулна. Аав бид хоёрын дундах цай урдийн шигээ хол байх нь таатай санагддаг боллоо. Би түүнээс 5 хоногийн өмнө шиг санагдана. Жаав хадагтай шүүр цон хугаагч шингэн зэрэг цэвэрлэгээний хэрэгсэл авч аавын гэрийн хуучин оны тоосыг өвөхөр ирэв. Хэд хоноод хүүхдүүд нь ирэхээр аавыг халамжлах завгүй. Гэрлэлтэд цуцлуулах ажлаа хөөцөлдөж эхэлнэ гэжээ. Аав баярлаж толгойдоо альчуур ороон аалзны тор шүүрдэж буй түүнийг эхнэрээ химэн бодож өхөн үхтлээ хамт амьдрахаар шийджээ. Жаав хадагтай чи шороо тоосон дунд байгаад яах вэ? Гадуур алхаж яваад ир гэв. Аав гарахаас өмнө ногоон цай залгилж хаал хаахта жаав хадагтай баяр хөөртэй дуу аялж байхыг сонсжээ. Аав инээмсэглсээр шатаар уруудаж голын эрэгт очиод алхаад марш гэж өөртөө тушаал буулган ухарч алхлаа. Моддын навчис салхинд газар шүргэн хийсэж хөгжөөн дэмжигчид шиг санагдан голын ус төрүүлж яваа тамирчин шиг бүр түргэн урсна. Аав салхины өд явхдаа нудрага зангидан жолоогоо чангатгах нь голыг сөрөн алхах мэт. Өдөл насны ганцаардмал амьдрал энэ голын ус шиг урсан одох нь. Энэ мэт бодол түүнийг тойрч сүлжин хөвөрсөөр байлаа. Ухарж явсаар байрандаа ирж баяр хөөртэй орвол гэр нь шил толь шиг ялзавч чимээ нэргүй дүнсийжээ. Дутуу ууж орхисон ногоон цайн дээр нь нар тусаж бүлээцүүлнэ. Энэ айлын тоос шороотой хамт жаав хадагтайч замхарсан байв. Тэр шүүрээ унаад ниссэн эмгэн шулам шиг арилж оджээ. Үе дамжиж ирсэн хоёр алтан имбүү, хуучны шивцаар цаг, ээжийн хос хаш буговч, аавын зургийн аппарат гээд үнхрэх бүхнийг хуу хамсан байв. Шүүгээ шургуулга, хан туурга, орны хөндийд үзээд алийг ч олсонгүй. Жаав хадагтайг лөөвөрчин гэдэгтээ аав яагаад живлэрч чадахгүй байлаа. Түүнийг өмөөрөн олон янзын гаргалгаа олов. Нөхөр нь барьж хориод гаравцыг хураасан байж таарна. Тэгвэл нөхөр нь хаана байна вэ? Нэгэн үе хөршин юм шиг ойрхон санагдаж байсан хизээч уулзж байгаагүй тэр хүн хадагтайгаас хойш холын жижиг хар цэг байтугай цагаан хөөс хагарах мэт замхарчээ. Цагдаад өргөдлөг гэж ятгсан ч аав хөдөлсөнгүй. Энэ бол яагаад ч хулгай биш. Хүний гэрийг цэвэрлж өгчхөд юмыг авч авдаг хулгайч гэж хаа байсан юм? Тэр бол хулгай хийх хүн биш гэнэ. Аавын хохирол тийм ч их байгаагүй юм. Хэдэн 10,000 оны өртөгтэй айд. Жаав хадагтай аавын банкны картыг аваагүй. Авсан ч мөнгийг гаргаж чадахгүй. Тэгээд авсан бол харин жинхэнэ хулгайчиг харагдана гэдгээ сайн мэдж байж.
Аав цагдаа тандалгүй болор ордны үүдэнд хідэн орой хүлээж татмал голыг өгсөж уруудан дөрөө харшуулагчтайгаа дахин уулзхаа хүлээсээр. Энэ сайхан мөрөөдөл нь тэгэх бүрд нь замхарч, өвөл өнгөрч, хаврын өр орон төмөн бодис амилахад сайхан зүүднийхээ нахааг таслан хандалж цай болгон уув. Зун ойртоход аав бодит байдалтай авлирч түүнтэй дөрөө харчуулж явахдаа миний нэрээр хувьцаа аваарай гэж 40,000 юан өгсөн авсан эсхийг мэдэхгүй юм гэлээ. Ах бид хоёр зэрэг санаа алдан заллингийн том хэрэг илрүүлсэн аятай аавын ярианаас нарийн ширэнийг тодруулж авав. Ах зохион байгуулалттай төлөвлөгөөтэй бүлэглэж үйлцэн том лойвер байж одоо бодоход анх танилцсан нь санамсаргүй осол биш зориуд тавьсан жүжиг байжээ. Жолооч хүн ийм жүжигийг андахгүй баймаар яахаараа ингэж хууртва гэсэн юм. Аав хар цагаан дуугүй толгоогоо онжуулан шингэн үсээ хойшилж танд би зогсох ёсгүй байсан. Зогсох хэрэггүй байсан юм. Би ч ээлжиг шиг тэнэг амьтан юм да. Үүнийг хараад ах аав өтгөлж цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй болж дээ гэж шивнэхэд сэтгэл ихэд хөндөөрлөж билээ. Түүнээс хойш аав дахиж бараг ухарсангүй. Бусад хөгшдийн адил голын эргээр алхаж бандан сандал дээр нарлаж суух боллоо. Гэвч тэднээс бас өөрөө олонтой нийлж хууч хөөрөхгүй хөндийхэн сууж голоор хаяа нэг зорчих хэд гурван онгоцыг харцаараа далд ортол нүднэ. Хуучны явдал ээж ах бид хоёрын тухай дурсамжийг тод сандаг боллоо. Тархинда толтой түүндээ харсан аятай ажлын цаг өдийн амралтыг үл хайхран бидэн рүү залгаж та хоёрын баазын гахаараа чулуу нүүлгэн гахайнууд айл хэдийн зогсчаад байхад байрандаа зогсож байж баригдаад түүнээс ч нь болж би шөнийн сургалтад сууж чих халуу усаж билээ. Чи алдартай хүмүүсийн наалдаг зураг авах гэж шалахад ээж чинь зөвшөөрөхгүй. Хаалганы ард үлгсэн хувцсны халааснаас өргөлж 50 мөнгө авдаг байснаас анж байна уу? Түүний чинь би зориуд бэлдэж орхидог байсан юм. Ээж чинь миний машинд тэгтлээ суугаад байдгүй. Няншаа явахдаа намайг авч яваарай гэж загтгсан. Ээж чинь хамгийн хол нь хаашаа явсан бilé? Ээж чинь зайлуул жаргаж амьдсангүй дээ. Энэ бүхэн аавыг гуниглуулна. Аргадах санаатай. Өнгөрсөнтэй зууралдаж яана. Урагшаа харах хэрэгтэй. Амттныг идэж өнгөтнийг өмсөд өдөр хоногийг жаргалтай өнгөрүүл. Юу авмаар байна түүнийг хэл би аваад өгье гэнэ. Аав тэр болгонд эмчийн заавар сонсож буй өвчтөн шиг дуулууртай наргагүй заал гин. Уцаа таслахын өмнө аав заримдаа хачи юм да өчигдөрхөн болж өнгөрсөн юм шиг гэдэг байлаа. Нэг өглөө аав над руу залгаж сэлж сураад татмал голоор сэлмээр байна гэж баяр хөөртэй хэллээ. Би цочирдон битгийл тэгж үзээрэй. Дөлгөөн урсгалтаач усыг басаж болохгүй шүү гэж анхааруулв. Аав хизээч усанд сэлж байгаагүй гэж бодтол миний үгийг тоохгүй багада нутгийнхаа гол думбож өснөө ярина. Зөвхөн мэлхий сэлж чаддагч эмээг хөөхөд гол руу үсрээд орчхоор эмээ яаж чадахгүй эрэгдээр үлддэг байсныг дурсаад одоо дахиад сэлж сурна. Энэ зунаас татмал голд орж үзнэ гэлээ. Утасны цаанаас онгоцны яндангийн дуу сонстно. Аав голын хөвөөнд тэр онгоцыг бахархан ширтэж зогсоо биз. Татмал голыг удахгүй явж эхлэх шин замаа гэж бодсон бол та. Гол сэлхийн тулд аав их бэлджээ. Хорооллынхоо бассейнд 800 юанаар багш авч дээш харж даллахыг заалгажээ. Түүнийхээр бол ингэж сэлэх нь донжтой харагдах аж. Усны мандалд өөд харан ус дэрлэж хоёр гараараа ээлжлэн даллаад хөлөөрөө ус өшгчөн сэлж явах нь голын эргээр ухарч алхахаас хавьгүй сайхан санагдаа биз. Аав шаргуу бэлтгэл хийж өдөр бүр бассейнд очиж өдийн цайны цагаар багшаараа заалган бусад үед гэртээ дасгал хийн. Өдөн хөрөм хөвөнтэй өмд өмсөж зочны өрөөнийхөө модон шалан дээр хэвтэн гараараа шал алгадаж хөлөө ном ёсоор нь жийн. Байрандаа сарвгандаг байснаа зочны өрөө ба унтлагын өрөөг холбосон урт хонглын шалан дээр нааш цааш сэлдэг боллоо. Улмаар хонглоор явсаар
ундлахын өрөө рүү иргэн тэндээс номын өрөө рүүгээ сэлнэ. Аав зүг чигийн баримжаа сайн, толгой нь онгоцны хэтгэл гэж мэд. 10 цагийн зүгт байгаа хаалга, зүүн талд 9 цагийн зүгт буй цайны ширээ, 4 цагийн зүгт байгаа углааш, энэ бүхнийг эвликхэн тойрч гарна. Аав зунаас өмнө бассейны усан дээр өөд харан хэвтэж чөлөөтэй сэлдэг боллоо. Бассейнд хүн олон байсан ч тэднийг мөргөхгүй. Цүл пал хийлгэн нохой самардах болио арээс загаснаас бултах жараахаа шиг сурмгай гихч зайлна. Багш нь эрмэг дээр зогсоод 64 настай шаваа бахархалтайгаар харж хамт ажиллагсадаа нас гэдэг бол асуудал биш. Хэн яаж заах тал байна гэнэ. Нэгүдэд аав сайхан унтаж аваад ажиллаа эхлүүллээ. Усны өмднийхөө гадуур богино өмд дээгүүрээ богино цамц өмсөж углаашаа чирээд гялгар торонд альчуур хийж гол руу жавхаатай гихч нь алгав. Талбай нөгөө талд гол руу буух шатваруудан гişхүүр дээр өмд хувцаа тайлж торонд хийж тавиад хэсэг тайнгэлцнээ өвсөн дундаас чулуу авч гялгар уутаа дарж тавив. Ингээд санаа намарч доод талын гişхүүр дээр очлоо. Урах шалхан биеэ суллаж олон жил хань болсон татмал голд өөрийгөө тушаав. Яг санснаар нь болжээ. Голын усанд өөд харж хэвтэн урсгал даган нэгэн жиг төвж гараа даллан хөлөөс авчиж толгоогоороо ус зүснэ. Шингэн халимгын шал байтал норж замх шиг харагдана. Энд бол шалан дээр эсвэл бассейн цэлхээс хавьгүй амар болохыг ухаарчээ. Биеэ суллан тааваараа даллаж эрэг дээрх замын гэрэл бандан сандал цэцгийн мандал сөөдрөвч модод дасгалын төхөөрөмжийг сонирхон явна. Олонтоо өгсөж уруутсан эргээ харж баярын парад хүлээн авч буй командлагч аятай гараа даллана. Усны мандалд уй амсхийн хэвтэж тэнгэр өд харан тааламжтай эвшээн. Холоос харахад унтаж буй мэт. Аавын донжтой сэлхэнэ эргээр яваа хүмүүсийн анхаарлыг татжээ. Зарим нь хашлагнаалж модны сүүдэрт харж зогсон, зарим нь бүр бараадан алхана. Тэд удалгүй нүүр сачсан онгоц ойртож буйг харжээ. Хүнд ачаатай онгоц зам хазай харахгүй, усны мандлыг яран наашилна. Хэдэн зуун метр ойртож ирээд аавыг олж хармагц шүүр салдах мэт шунжруулан дохиогоо дуугаргав. Эрэг дээр байсан хүмүүс ч цочин уймлээ. Аав дохиог сонсоогүй бололтой яаралгүй сэлсээр л байжээ. Хөлдөө тойл зүүж түүндээ онгоцыг айл эрт харж хоорондын зайгаа тооцоолчихсан аятай хэнэггүй урагшлана. Онгоц улам ойртож чиглэлээ өөрчлөх бүрч боломжгүй болов. Үжөө тэг долоо хэмээх тэр онгоцны эзэн ахимг насны эрэм хоёр бүхээгээс гүйж гараад гараас авчин хашгична. Тэдний нохой нь хүртэл хитэг дээр гарч ирж хоцов. Эрэг дээр хүмүүс аавыг юугүй мөргүүлэх нь гэж сандран орилдож зарим нь дүлий гэж бодсон бололтой гараараа дохино. Онгоц 100 м хүрэхгүй ойртож ирэхэд аав бие хураан далд орж хэдэн мөчийн дараа усны мандалд нэлээд зайтай гарч ирэн мэлхий шиг түргэн сэлсээр эрэгт ойртож онгоцонд зам тавьж өгчээ. Онгоц аавын хажуугаар зөрөхөд цочроо нь гараагүй эрэм хоёр хараал урсгаж шоглуулсан хүүхэчийг орволцоход нохойн чимээ гаргалгүй аав руу сэрэмжлэн харж усан дунд ямар нэг аюултай амтан байгаа мэт чихээ сот ойлгон зогсно. Хүнд ачаатай онгоц тамирцсан мэт алга уурхан холдож усны давалгаа намжлаа. Аав ахаад л голын дунд нүдэ анин өөд харав. Одоо түүнд зүг чиг хамаагүй сэлсээр байлаа. Татмал голыг ардаа орхих гэсэн мэт хөлөөж ийж бүхэл хотыг ардаа орхих мэт ахаад хүчтэй жийв. Төгсөв. Орчуулсан шарайд дүүрэн жаргал.